Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Японы Токио хотын Тошима дүүргийн Hikashi Ikebukuro байрлах Sunshine City. Sunshine City нь Ikebukuro бүсийн хамгийн том цогц худалдааны байгууламжуудын нэг. 59 давхар өндөр Sunshine International Tower нь төв байрлах бөгөөд олон төрлийн дэлгүүрүүд байрладаг. Ачааллын үеэр өдөрт хэдэн 10,000 хүн ирдэг. 3 дугаар сарын сүүл нь Японы хаврын баярын амралтын үед бол Sunshine City нь жилийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй үеийн нэг юм. Хүүхэд дагуулсан гэр бүлүүд болон дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн жуулчдаар худалдааны төв дүүрэн байдаг. Sunshine City-гийн 2 давхарт аним сонирхчдын дунд маш алдартай Pokemon Center Mega Tokyo-д байрладаг. Энэ дэлгүүр нь ижил төрлийн дэлгүүрүүдийн дундаас хамгийн том хэмжээтэй. Нарийн чимгэлтэн дотоод засал болон Pokemon бараагаар дүүрэнлангуй нь хүмүүсийн анхаарлыг татдаг. Энэ газар нь олон Pokemon фэнүүдийн хувьд ариун газар мэт бөгөөд Ikebukuro анх ирж буй олон хүн заавал очих ёстой газар юм. Гэвч оройн 7 цаг 15 минутын үед энэ баяртай уур амьсгал бүрэн бутарч сүрсэн. Гэнэт худалдааны төв дотор дохиолын дохио хангинаж Pokemon төв дотор хүчтэй дуу чимээ гарчээ. Тухайн үед Касын урд дугаарлаж байсан үйлчлэгчийн хэлснээр эхэндээ Касын арт талаас том тавиур унах мэт хүнд төмөр дуу гарсан гэв. Үйлчлэгчид эхэндээ үүнийг ажилчид хүнд зүйл зөөж байгаад гарсан осол гэж бодсон. Гэвч хэдхэн секундын дараа нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн байна. Тавиур нурж унах чимээтэй зэрэгцэн хүмүүсийн дундаас аимшигт ойрлох дуу гарсан. Олон хүн дэлгүүрийн дотроос гарц руу үхэн атан гүйж туслаарай зүхтаарай хин нэг хутгалсан байна гэж орилж байв. Касын уурд хүлээлгийн шугамыг барьж байсан төмөр багнууд шахагдан хөдөлж тэр дороо эмх замраагүй байдал үүссэн. Тухайн үед Pokemon төв дээр төлбөр хийж байсан нэг эмэгтэй хожим ингэж иржээ. Би бүх бараагаа аваад Касын уурд зогсох гэж байтал гинэт миний арт талаас тавиур нурж байгаа чимээ сонсогдсон. Тэр үед олон хүн туслаарай гэж орилон гүйж гарч урд байгаа хүмүүсээ түлхэн шахаж байгааг харсан. Би ч мөн олны дунд орж гүгээд эргэж харахад Касын ойролцоо нэг эрэгтэй унсан. Мөн шалан дээр цуснд тутгалсан хүн байсан. Гадаа коридорт байсан өөр нэг эрэгтэй үйлчлэгч гарч гүйж байсан хүмүүсийн дунд подолк нь цуснд нэвтсэн ажилтан байсан. Тэр өөрийн ухаангүй байдалд орсон тул бараг ярьж чадахгүй байсан гэж хэлжээ. Дуудлага авсан цагдаа болон худалдааны төвийн хамгаалалтын ажилтнууд даруй худалдааны төвийн 2 давхарт ирэв. Цагдаа нар эмх замраагүй болсон олны дундуур зам гарган Кас руу очиход аимшигтай дүр зурагтай тулгарсан. Касны ойролцоо 2 хүн шалан дээр унсан байсан бөгөөд эргэн тойрон доод тавиурууд мөн зарим бараанууд хүртэл улаан цуснд будагдсан байв. Цагдаа нар ойртож шалгахад унсан хүмүүс нь эрэгтэй эмэгтэй 2 болохыг тогтоожээ. Эмэгтэй нь Pokemon логотой тод өнгийн хувцас өмсөж цээжин дээрээ нэрийн пайд зүүсэн байв. Түүний хүзүүн дээр олон гүн шарах байсан бөгөөд ухаангүй байдалтай байлаа. Цаарал хүрм хар өмд өмсөн эрэгтэй түүний хажууд унсан байсан бөгөөд түүний хүзүүн дээр ч мөн гүн хутганы шарах байсан тул хувцас болон шал цуснд нэвтсэн байв. Хэргийн газарт ирсэн эмнэлгийн ажилтнууд даруй цус тогтоох орлого хийсэн боловч 2 хүн хоёулаа маш хүнд байдалтай байсан. Хүзүүндээ олон хутаагийн хутгалуулж их хэмжээний цус алдсан тул газар дээрээ нас барсан тогтоогдов. Шүүх шинжилгээний ажилтнууд ирж Касын орчмын нотлох баримтуудыг нэгт нямбаа цуглуулж шинжилж эхлэв. 2 хохирогчийн хажуугаас мөрдөн байцаагчид гэмт хэрэгт ашигласан зэвсгийг олжээ. Энэ нь ойролцоогоор 10 см урт эртэй жимсний хутга байв. Гаднаасаа онцгой зүйлгүй энгийн харагдах бөгөөд супермаркет эсвэл Дайсо зэрэг газраас амархан олдог зүйл. Гэвч мөрдөн байцаагчдын анхаарлыг татсан зүйл нь зориудаар өөрчилсөн хэсэг байлаа. Жимсний хутганы байруулыг алчуураар чанга ороож гадна талаас нь эрзэнэн боолоор бэхэлсэн байв. Хутгийг ингэж бэхэлсэн санамсаргүй бус тодорхой зорилготой байсныг илтгэн. Олон удаагийн хутгалалтын явцад цус эр даган бариул руу урсаж гулгамтгай болдог тул хутга гараас мултрах эрсдэл нэмэгддэг. Харин алчуураар ороосноор үрэлт нэмэгдэж хутгийг илүү тогтвордой барих боломжтой болдог. Ийм нарийн бэлтгэл нь энэ нэрийг гинтийн бус урьдчилан төлөвлөсөн байсныг харуулж байв. Дараа нь цагдаа нар 2 хохирогчийн хэн болохыг тогтоох ажлыг эхлүүлв.
Дэлгүүрийн менежерийн өгсөн ажилчдын хуваар болон дүрмд хувцсан дээрх нэрийн байцаар дамжуулан эмэгтэй хохирогчийг хурдан таньсан. Түүний нэр Харукава Моэ 21 настай бөгөөд Покемон төвд цагийн ажилтан байжээ. Менежерийн хэлснээр Харукава Моэ ажлын хувьд маш хариуцлагатай, үйлчлүүлэгчдэд үргэлж ийдэг ханддаг хүн байсан. Хамт ажиллагчдынхаа дундаж нэр хүн сайтай байв. Покемон төвд ажил орсноос хойш тэр үргэлж идэвхтэй чин сэтгэлээсээ ажиллаж дарга болон хамт олон түүнийг шударга чадвартай ажилтан гэж үнэлдэг байсан. Хэрэг гарсан өдөрч тэр ээлжийнхээ дагуу каст дээр ажиллаж байжээ. Цагдаа нар хэргийн газарт байсан эрэгтэй хүний хувцсыг нэг бүрчлэн шалгаж түүний хэн болохыг тогтоох баримт тайсан. Гэвч тэр өөрийнхөө хэн болохыг шууд нотлох бичиг баримт авч яваагүй. Зөвхөн хувцас болон бугуун цагтай байв. Ийм байдлаар санаатаагаар бичиг баримтаа нууцлсан тул газар дээр нь танихад хүндрэлтэй. Хэрэг гарахаас өмнөх нөхцөл байдлыг сэргээхийн тулд цагдаа нар Sunshine City худалдааны төв болон Покемон төв доторх бүх камерын бичлэгийг цуглуулж эхлэв. Бичлэг дээр хэрэг гарсан өдөр оройн 6 цаг 45 минутын үед тэр эрэгтэй Sunshine City-гийн нэг давхраас худалдааны төвд орж 2 давхарт гарч байгаа нь бичигдсэн байлаа. Тэр Покемон төв рүү шууд ороогүй, харин дэлгүүрийн гадна коридор зогсож шилэн цонхоор ширтэн ажиллаж байжээ. Тэр хэсэг хугацаанд доторх байдлыг ажигласны дараа турхалцсан. Гэвч ойролцоогоор 4 минутын дараа тэр дахин Покемон төвийн ойролцоо буцаж ирж дэлгүүрийн гаднаас дотор талыг өргөжлүүлэн ажиглав. Камерын бичлэг дээр тэр касын хэсгийг олон өнцгөөс олон удаа ажиглаж байгаа нь тодорхой харагдсан. Түүний харах чиглэл болон зогссон хугацааг үндэслэн Харукава Моэ ажиллаж байгаа хэсэг болон яг хаана байгааг нь шалгаж байсан гэж үзжээ. Оройн 7 цаг 5 минутын орчимд хэрэг гарахаас 10 минутын өмнө тэр эрэгтэй Покемон төвийн коридороос гарч ижил давхарт байрлах эрэгтэйчүүдийн нийтийн бие засах газар руу оржээ. Тэр тэнд ойролцоогоор 9 минут болсон. Энэ хугацааг үндэслэн өөр мөрдөн байцаалтын баг даруй бие засах газрыг шалгав. Камерын бичлэг дээр харагдсан хар цүнхийг олжээ. Цүнхийг онгойлгоход аюултай зүйл байгаагүй. Дотор нь савхин төрөвч байсан бөгөөд маш бага хэмжээний мөнгө нийт 569 йен байв. Мөн бараг юу ч бичээгүй хоосон дэвтэр болон хэд хэдэн жижиг хувийн эзүүс байжээ. Төрөвчний дотор талаас жолооны өмлөх болсон. Бие засах газрыг шалгаж байсан цагдаа нар 0 дотор бас нэг зүйл олсон бөгөөд дэлгэцэн доош гарсан байдалтай усан тийсэн ухаалаг үтс байв. Гадна байлаас нь харахад мэдээллийг устгах зорилгоор зориудаар 0 тийсэн гэж үзсэн. Оройн 7 цаг 15 минутад тэр Покемон төв рүү оржээ. Тэр орж ирснээс хэрэг гарах хүртэлх хугацаа маш богино байсан. Камерын бичлэг дээр тэр кас руу хурдан алхаж хашлахыг давж үйлчлүүлэгчдийн төлбөр тооцоо хийж байсан Харукава Моэ руу ойртож байгаа нь бичигджээ. Бичлэг дээр тэр уйлж орлон жимсний утгаа гаргаж Харукава Моэгийн хүзүүг олон удаа хутгалж байгаа нь харагдсан. Харукава Моэ их хэмжээний цус алдаж унсан байна. Тэр бүр хохирогчийн дээр гарч суун дайралтаа үргэлжлүүлсэн. Дараа нь хутгаа өөрийгөө болон хохирогчийг ээлжлэн хутгалж эхэлсэн бөгөөд эцэст нь өөрөө ч их хэмжээний цус алдаж ухаан алдан унсан. Бие засах газраас олдсон жолооны өмнөлөөр тэр эрэгтэй нь Хирикава Дайки 26 настай Токио хотод оршин суудаг болох нь тогтоогдсон. Хирикава Дайкигийн нэрийг цагдаагийн дотоод системд оруулахад дэлгэрэнгүй бүртгэл гарч иржээ. Тэр зөвхөн Харукава Моэтэй танил байсан төдийгүй өмнө нь цагдаагийн анхаарал байсан өндөр эрсдэлтэй этгээд байжээ. Тэдний хооронд зөрчил маргаанаар дүүрэн харилцааны түүх байсан бөгөөд өмнө нь хууль эрх зүйн арга хэмжээж авч байсан. Цагдаа нар энэ холбоосоор гүнзгийрүүлэн шалгаж ийм хүчирхийлэл хүргэсэн шалтгаануудыг тогтоохыг оролдов. Мөрдөн байцаагчид эхлээд Харукава Моэгийн гэр бүл болон найз нөхдөөс нь мэдээлэл цуглуулсан. Харукава Моэ Токио орчимд төрж өссөн бөгөөд 3 хүүхдийн том нь байв. Хөршүүдийн хэлснээр тэр маш ухаалаг, ээлдэг, айлын том охины үүргийг сайн гүйцэтгэдэг хүүхэд байсан. Хөршүүд нь түүнийг ихэвчлэн магтдаг байжээ. Нэг ахимаг насны хөрш би нохонтой хаяа коридор эсвэл гудамжинд тааралдах бүрд тэр өөрөө төрүүлж мэндэлдэг маш соёлтой. Заримдаа намайг хүнд зүйл барьж явахад гүйж ирээд туслах уу гэж асуудаг байсан. Үнэхээр итгэл таахуц хүүхэд байсан гэж ярив. Бага сургуулиасаа эхлэн Харукава Моэ Покемон аним цувралд маш их дуртай байсан. Энэ нь зүгээр нэг мод дагсан зүйл биш, жинхэнэ дур сонирхол байв.
Түүний харандааны хайрцаг дээр Пикачугийн наалт цөөхөндөө Иви хэлбэрийн түлхүүрний осор зүүдэх бүр өрөөгөөч Покемон сэдвээр чимэглэсэн байжээ. Бага болон дунд сургуулийн найзууд нь Покемоны тухай ярихад Харукава Моэгийн нүд гялалцаж бүх Покемонуудын чадвар, онцлог, түүхийг ярьж чаддаг байсан гэж дурсан. Бага сургуулийн төгсөлтийн дэвтэр дээр ирээдүйн мөрөөдөл хэсэгт Покемонтой холбоотой ажил хийхийг хүсэж байгаагаа тодорхой бичсэн байв. Түүнтэй нэг дунд сургуульд сурч байсан нэг найз нь тэр хүмүүсийг тайвшруулдаг, хинтээж маргалддаггүй, муу зүйл ярьдаггүй байсан гэж хэлжээ. Тэр дунд сургуульд байхдаа софт теннисний клубт орж хариуцлагатай ажилдаа нямбаа ханддаг зангаараа клубын ахлагчаар сонгогдсон. Тэр татгалзахгүйгээр энэ үүргийг хүлээн авч клубын ажлыг маш сайн удирджээ. Үүний дараа цагдаа нар Хирокава Дайкигийн өнгөрсөн амьдралыг шалгаж эхэлсэн. Хирокава Дайки Канто бүсэд төрсөн. Тэр бага байхад нь эцэг эхэн салж дараа нь ээж болон дүүтэйгээ хамт төрлөх нутгаа орхин Токиотоос ойрол загвар 1500 км-ийн зайд орших Окинава муж руу нүүсэн. Бага наснда бүрэн бүтэн гэр бүлээ алдаж танихгүй орчинд нүүж ятсан нь түүний хувьд том сорилт байжээ. Гэвч Окинавад бага дунд сургуульд суралцах хугацаанд тэр спортын гайхалтай авьяасаа харуулж шинэ орчиндөө өөрийн байр суурийг олж чадсан. Бага ангиасаа эхлэн тэр мэргэжлийн усан сэлэлтийн сургалтанд хамрагдаж бүсийн тэмцээнүүдэд олон удаа шагнал авчээ. Дунд сургуульд орсныхаа дараа тэр усан сэлэлтийн чадвараа улам хөгжүүлэхийн тулд сургуулийнхаа усан сэлэлтийн клубт элсэн. Дунд сургуулийн 3 дугаар ангид байхдаа Буха багийн гишүүн болж мужийн дунд сургуулийн тэмцээнд оролцсон багийн хамтаар мужийн рекордыг эвдэж төрүүлсэн байдаг. Энэ амжилтаар тэр Окинавагийн төлөөлөгч багт багтан улсын хэмжээний тэмцээнд оролцох боломжтой болсон. Ахлах сургуульд байхдаа тэр хичээнгүй ажилсаг хэвээр байв. Нэг ангийн найз нь хэвлэл Хирокава Дайки ер нь их яриад байдгүй ч дүн нь муу биш. Шалгалт бүрт дээгүүрт ордог байсан гэж ярьдаг. Гэвч ахлах сургуулаа төгссөний дараа тэр их сургуульд орох шалгалтанд бүтлгүүцсэн. Энэ бүтлгүүтэл нь түүний амьдралын эргэлтийн цэг болсон бололтой. Тэр дахин шалгалт өгөхөс татгалзаж дахин оролдоогүй. Тэр Окинавад үлдэж янз бүрийн цагийн ажил хийж амьдралаа залгуулж байсан ч аль нь ч удаан үргэлжлээгүй. Хэдэн жилийн турш олон удаа ажиллаа сольсон. Энэ хугацаанд түүний хуучин найз нөхөд бараг холбоо байраагүй. Тэр өөрийн төлөвлөгөөний талаар хүнд ч хэлээгүй. Нэг өдөр тэр чимээгүйхэн Окинаваг орхин Канто бүс рүү буцаж иржээ. Тэр Токио орчийн Хажиожи хотод байр түрээслэн ганцаараа амьдарч эхэлсэн. Токиод ирсний дараач тэр доктортой ажил олж чадаагүй. Түргэн хоолны газарт цагийн ажил хийж амжиргаагаа залгуулж байв. 2023 оны 12 дугаар сарын орчимд тэр үед 20 орчим настай байсан Харукава Моэ их сургуулийн оюутан болж өөрийн амьдралыг бие даан төлөвлөж эхэлсэн. Гэр бүлийнхээ дэмжигтэйгээр тэр муу адил тэр түргэн хоолны газарт цагийн ажил оржээ. Хирокава Дайки тэнд аль хэдийн ажиллаж байсан бөгөөд ингэж тэд танилцсан байна. Ойролцоогоор 10 сар хамт ажилласны дараа 2024 оны 10 сарын орчимд тэд үерхэж эхэлсэн. Мэдээллийн их сурвалжуудын хэлснээр Хирокава Дайки Харукава Моэ өөртөө нь үерхийг зөвшөөрснийг мэдээд маш их баярсан. Тэр Окинавад байгаа ээжтэй найз охинтой болсноо хэлж бүр хамаатан садандаа дамжуулж хэлхийг хүссэн байна. Үерхлийн ихэнх үед энэ харилцаа гаднаасаа хэвийн мэд харагдаж байлаа. Тэд нэг ажлын байранд хамт ажиллаж өдөр тутам харилцаж байсан бөгөөд бусдад бүх зүйл жигд сайхан явж байгаа мэт санагдаж байв. Гэвч мөрдөн байцаагчид тэдний харилцаанд нэг чухал эргэлтийн үе байсныг олж тогтоосон. Хэрэг гарахаас ойролцоогоор 9 сарын өмнө буюу 2025 оны 7 дугаар сард Харукава Моэ Покемон төвд ажиллах урилга авчээ. Бага сургуулаасаа мөрөөдөж ирсэн зүйлээ олон жилийн хичээл зүтгэл хүлээлтийн дараа биелүүлсэн байсан. Тэр маш их баярлаж Покемон төвд ажиллаж эхэлжээ. Хичээнгүй зангаараа удирдлагынхаа сайшаалыг авч тогтмол ээлжтэй ажилтан болсон. Гэвч их сурвалжуудын хэлснээр Хирокава Дайки энэ үеэс эхлэн илт дургуутсал үзүүлж эхэлсэн байдаг. Тэр Харукава Моэ шинэ ажилдаа ихэнх цаг хүчээ зориулж байна гэж бодож өөрт нь зориулах цаг багаслаа гэж мэдэрч эхэлсэн. Тэр Покемон төв дээр ажиллаж байхдаа Харукава Моэгийн харуулдаг баяр баясгалыг төвсөрлөхөд улам хэцүү болж түүнийг өөртөө хамт байх үеэс илүү ажил дээрээ байхдаа аз жаргалтай байна гэж боддог болжээ. Тэр хайртай хүнийхээ мөрөөдөл биелж байгаад
баярлахын оронд ил тод эсэргүүцэж энэ ажил чамд огт тохирохгүй хурдан ажиллаа орох гэж хэлсэн. Түүнчлэн Харукава Моегийн ажлын цаг, ажлын агуулгад байнга гомдол гаргаж, ажлаасаа өөрийг нь илүүд үзэхийг шаардаж, бүр үг хэллэг нь хяналт тогтоох хөнгө аястай болж эхэлсэн байна. Эдгээр үгс Харукава Моег маш их шарах болсон. Түүний хамгийн эрхэм мөрөөдөл, хамгийн ойр хүнийх нь дэмжлэгийг авахын оронд эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүний найзууд хожим мөрдөн бай цагчлал тэр үед Харукава Мое Хирокава Дайкигийн талаар ярихдаа ил чаналж байгааг харж байсан гэж мэдүүлсэн. Энэ үндсэн зөрчлийг шийдэж чадаагүй тул Харукава Мое 2025 оны 7 дугаар сард энэ харилцааг дуусгахаар шийджээ. Олон залуусын хувьд хайрын харилцаа дуусгах нь хэцүүч цаг хугацааны явцад аажмаар намддаг. Харин Хирокава Дайкигийн хувьд энэ нь огт өөр хэмжээнд төрсөн. Түүнд доктортой сурах зорилго, байнгын ажил, өргөн хүрээний нийгмийн харилцаа байхгүй байсан тул Харукава Мое бараг цорын ганц сэтгэл зүйн тулгуур нь болсон байв. Тэр тулгуур нь алга болсныг тэр огт хүлээн зөвшөөрч чадаагүй. Харилцаа дуусныг хүлээж авч чадсангүй. Салсны дараа Харукава Мое холбоо барихыг хүсээгүй. Гэвч Хирокава Дайки бууж өгөөгүй, харин ч түүнийг мөрдөж эхэлсэн. Цагдаагийн бүртгэл тэмдэглэснээр тэр үеэс хойш Дайки Моег ажлаасаа тарах үед нь байнга гарч ирдэг болжээ. Тэр түүнийг ажлаас гарахыг нь хүлээгээд дараа нь Хачиочи дахь гэр хүртэл нь дагаж явдаг байв. Тэр янз бүрийн аргаар түүнтэй холбоо барихыг оролджээ. Мое аажмаар сэтгэл зүйн дарамтад орж эхэлсэн. Түүний найзууд гаднаас нь хэвийн мэт харагдавч түүний үг үйлдэлээс нэг эрэгтэй хүнээс айж байгааг мэдэрч байв. Цагдаа нар хэдэн сарын өмнөх чухал баримтыг дахин шалгасан. Энэ баримтад Дайки Моег мөрцөн хэрэгт холбогдсон цагдаагийн албатан арга хэмжээ авахулсан үйл явц бүртгэгдсэн байжээ. Энэ нь 2025 оны 12 дугаар сарын 24 зул сарын баярын өмнөх орой байв. Мое ажлаа хараад ядарсан байдалтай гэртээ ирсэн. Гэрийнхээ үүдэнд ирэхэд газар дээр үл таних цаасан ууд байв. Сэжиг төрж уудыг онгойлоход дотор нь байсан зүйлс түүнийг айлгсан. Уутанд үнэтэй покемон картууд байсан бөгөөд энэ нь түүний сонирхлыг мэдэж зориуд сонгосон бэлэг байсан нь тодорхой байв. Хамгийн аимшигтай нь дотор нь гар бичмэл зурвас байсан. Тэр бичгийг хармагс таньсан Хирокава Дайкигийн бичиг байв. Зурвас дээр өнөө орой надтай холбогдож намайг авраач гэж бичсэн байсан. Энэ үйлдэл өрөвдөх сэтгэл төрүүлэхийн оронд харин ч илүү дарамт өгжээ. Тэр зөвхөн түүний гэргийн хаягийг мэдээ зогсохгүй, түүнийг байхгүй үед гэрийнх нь үүдэнд нууцаар тавьсан зүйл байв. Мое энэ нь зүгээр нэг төвөг удах биш, бодит аюултай мөрдөх үйлдэл гэдгийг ойлгосон. Маргааш нь буюу 12 дугаар сарын 25-нд айдас давсан Мое Токио хотын Хачиочи цагдаагийн хэлцэд очижээ. Тэр 7 дугаар сараас хойш Дайки ажлынх нь ойролцоо гарч ирж гэр хүртэл нь дагаж өчигдөр орой гэрийнх нь үүдэнд зурс үлдээсэн тухай бүгдийг тайлбарлав. Тэр бүх үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж өөрийн айцаа тодорхой илэрхийлсэн. Цагдаагийн газар үүнийг тасралтгүй мөрдөх үйлдэл гэж үзэж аюултай гэж дүгнсэн. Моег хамгаалахын тулд тухайн өдөр цагдаа нар өөрсдөө түүнийг машинаар гэрт нь хүргэж оршныг шалгахаар шийдэв. Цагдаагийн машин түүний гэрийн ойролцоо очих үед нэг сэжигтэй зүйл анзаарагдсан. Гэрээс холгүй замын хажууд нэг машин зогсож дотор нь нэг эрэгтэй сууж байлаа. Тэр зүгээр суух шалтгаангүй мэт боловч Моегийн гэрийг ширтэж байв. Цагдаа нар шууд очиж шалгахад тэр нь Дайки байсан. Тэр Мое хэдэн цагт гэртээ ирэхийг мэдэж удаан хүлээж байсан нь тодорхой болжээ. Хохирогч холбоо барихаас татгалзсан байхад гэрийнхэн ойролцоо нуугдан хүлээж байсан тул цагдаа нар түүнийг мөрдөх үйлдэлийг хориглох хууль зөрчсөн үндслээр газар дээр нь баривчилсан. Мөн машиныг нь шалгахад ойролцоогоор 10 см-ийн эртээ жимсний утга алдсан байна. Мөрдөж байсан этгээд зэвсэгтэй явж байснаас аюулын түвшин нэмэгдсэн юм. Дараа нь цагдаа нар түүний гар утсыг шалгаж дотор нь Моегийн мдээгүй үед авсан олон зураг бичлэгийг олсон. Энэ нь тэр салсны дарааж түүнийг өргөжлүүлэн мөрдөж ажиглаж байсныг нотолж байлаа. Мөн энэ нь зүгээр төвөг удах биш, хувийн нууц зөрчсөн гэмт хэрэг болж өргөцсөнийг харуулжээ. Эдгээр нотлогооны үндсэн дээр цагдаа нар Дайкийг албан ёсоор баривчилсан. Баривчлагдах үед тэр их сэтгэл хөдлөл үзүүлээгүй, мөн гэрийн ойролцоо байсан гэдгээ үгүйсгээгүй. Тэр тайван байсан ч энэ нь гин буруугаа ойлгосон тайван байдал биш байв. Энэ нь илүү стратегийн хамтран ажиллаж байгаа мэт дүр хэсгсэн байдал байжээ.
Цагдаа нар яагаад тэр зурвасыг үлдээсэн бэ гэж асуухад тэр Моёд дахин нийлмээр байсан. Салсны дараа маш их шаналж байсан. Намайг ойлгож туслаарай гэж хүссэн гэж хэлсэн. Машинаас нь олсон хутганы талаар асуухад хэрвээ тэр дахиж надтай ярихгүй бол өөрийгөө алах гэж бодсон гэж хэлжээ. Мөн гар утсанд байсан бичлэгүүдийг өөрөө нууцаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр дахиж ойртохгүй ойлгосон, дахиж очихгүй гэж амласан байна. Шалгалт дуусны дараа хэрэг прокурорч хэлсэн. Цагдаа нар түүнийг сэтгэл зүйн эмчилгээ авах шаардлагатай гэж үзсэн ч хууль ёсоор албадах боломжгүй байв. 2026 оны 1-р сарын 29-нд түүнд ойртохыг хоригдсон шийдвэр гарсан. Энэ нь Моёгийн гэр ажилд ойртох холбоо барихыг бүрэн хориглосон. Маргааш нь буюу 1-р сарын 30-нд шүүх хуралгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулж 800 мянган йен төлөвлөхөр болжээ. Түүнийг сулсны дараа цагдаа нар анхааралтай хяналт тавьж байсан. Моёд өөр газар нүүхийг зөвлөв. Тэр 1 сар төрөл саттай амьдарч гэртээ камерт сүрлүүлсэн байдаг. Цагдаа нар Моёд ажлаа солихыг олон удаа зөвлөсөн. Гэвч тэр татгалзан уйлж энэ бол миний мөрөөдөл, би бууж өгөхгүй гэж хэлжээ. Цагдаа нар түүний шийдвэрийг хүндэтгэж утсаар тогтмол холбоотой байсан юм. 3 дугаар сарын 12-нд тэр бүх зүйл хэвийн гэж мэдэгдсэн. Гэвч 3 дугаар сарын 26-ны өглөө Дайки ээжтэйгээ өглөөний цай ууж дараа нь салжээ. Орой 6 цаг 45 минутад Sunshine City-д орж 4 минут ажиглаад 7 цаг 15 минутад дотор орж олон сар төлөвлөсөн халдлагыг хийсэн. 21 настай Моё амь насаа алдсан юм. Гэмт хэрэгтэн өөрийгөө хөнөөсөн тул хэрэг сэжигтэн нас барсан гэж хаагдсан. Моё багасаа Покемон төвд ажиллах мөрөөдөлтэй байсан. Тэр олон жил хичээж эцсийн мөч хүртэл би энэ ажлаа орхихгүй гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь тэр шийдвэр нь гэмт этгээдэд түүнийг олох боломж өгсөн. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк, саба заавал дараад өгөөрэй.